Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За теломерийн тухай бичлэгийн маань 2 дугаар хэсэг орж ийн. За би өмнөх бичлэг дээр ерөөсөө энэ part 2 орно гэж хэлээг байсан шүү дээ. Угаасаа тэр үед ерөөсөө бодоагүй байсан. Тэгээд тэр бичлэгээ оруулж дуусчаад дараа нь эргээд нэг бодоод байсан чинь би хид хидийн ямиг ерөөсөө яриаггүй мартаад үлдээсэн бэлээ. Тэрийгэ ярингаа өмнөх бичлэг дээр теломер гэж яг юу юм, ямархуу ач холбогдолтой байд юм бэ гэдгийг гоё тайлбарлсан юм чи өнөөдөр теломерийн үзүүр богиносдог хамгийн том шалтгаануудын илүү гүнзгий дэлгэрэнгүй яриад теломерийнхаа үзүүрийг яаж уртасгаж болох юм бэ гэдэг дээр төвлөрч ярьж болох юм байна гэж үзээд ингээд part 2 маань орохоор болсон. За тэгээд өмнөх бичлэг дээрээ бүгдээрээ ярьсан штэ. Теломерийн үзүүр яг богиносгодог хамгийн том хүчин зүйл нь өөрөө стресс байдаг. Стрессийн дотроо 3 янз байдаг. Физикийн стресс, химийн стресс болон сэтгэл зүйн стресс байдаг. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ бүгдээрээ физикийн стресс болон химийн стресс хоёр дээр төвлөрч ярина. Тэгээд 3 дахь бичлэгээрээ part 3-аараа бүгдээрээ сэтгэл зүйн стрессийг ингээд илүү дэлгэрэнгүй гүнзгийрүүлэн тусад нь ярих гэж бодлоо. Яад гэвэл энэ ч өөрөө маш том сэдв. Тэгээ дээрэс нь физик болон химийн стрессийг бодвол хамаагүй чухал тийм сэдв байгаа. Яа тэгэхээр хүн сэтгэл зүйн хувьд илүү хүчтэй, эрүүл байснараа физикийн стресс, химийн стрессийг ингээд даван туулж чаддаг, өөрийгөө ангааж чаддаг тийм хүчтэй байдаг. Учираас энэ талаар тусад нь ярих гэж бодлоо. За одоо бүгдээрээ эхлээд физикийн стрессийн талаар ярив. Физикийн стресс гэдэг бол өөрөө хүний биед өвдөлт мэдрэгдэж байгаа, өвчлөл үүсэж байгаа үеийг хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол гэмтэл бэртэл авсан тий яс сугарсан ч гэдэм үү шархалсан эсвэл одоо дотоод эрхтний өвчлөлтэй цөсний чулуу молоо бөөрийн чулуу гэдэг ч юм уу эсвэл зүрх судасны өвчин эсвэл одоо нөгөө нэг булчин чангарах тий мөрх үзөх хөшөх толгой өвдөх дээрэс нь төрсний дараа ээжүүд маань бас нурууны өвдөлтийг маш хүчтэйгээр мэдэрч эхэлдэг штэ. Энэ мэт бие мах бодийн өвдөлтийг физикийн өвдөлт гэдэг бахны. Тэгэхээр ийм одоо физикийн өвдөлт илэрж байгаа тохиолдолд хүн хизээч сэтгэл зүйн хувьд тайван амгалан байж чаддгүй ийм зовиртой байгаа үед те тэрнээсээ болж ийм сэтгэл зүйн стресс үүснэ. Тэгээд сэтгэл зүйн стресс үүснээс болоод хүний биед ийм токсик буюу хортой дааврууд ялгарч идэг кортизол, адреналин эсвэл норепинефрин. За би энэ үгийг ямар амар урт үгийг харж байгаа юм шүү дээ. Тэгээд глутамат тэгээд cytokine гэж унших юм уу. За би энийг сая Google дээр харсан байхгүй юу. Ийм олон төрлийн ийм юунууд хортой дааврууд ялгарч идэг. Тэгэд энэ дааврууд нь өөрөө одоо физикийн өвдөлтөөс шалтгаалж үүсэн гарч ирсэн энэ одоо сэтгэл зүйн стрессээс болоод хүний биед ийм хортой даавар ялгархаараа энэ дааврууд ч өөрөө хүний тархинаас ялгарч байгаа юм химийн бодис ахгүй юу. Тэгэхээр энэ химийн дааврууд ч өөрөө химийн стрессийг үүсгэж байгаа. Тэгэхээр физикийн стресс маань өөрөө сэтгэл зүйн стресс болон химийн стресс ингээд араасаа дагуулчихж байгаа байхгүй юу. Тэгээ иймэрхүү энэ хортой дааврууд бидний биед ялгарснараа хүнд ямар одоо физикал одоо муугар нөлөөлт юм бэ гэхээр хүний бие махбодод муугар нөлөөлт юм бэ гэхээр яр шарах удаан эдгэрэн дархлаа муудна, жин нэмэн, цусан дахь сахар ихсэн, яс сэрэгжин, хоолны шингэц муудна, даралт ихсэн, толгой өвдөн, зүрх судасны өвчл үүснэ, нойргууд нь өрөвсөл ихсэн гэх мэт ийм одоо сөрөг талуудыг. Тэгээ нөгөө физикийн өвдөлт маань сэтгэл зүйн өвдөлт болоод химийн өвдөлт маань дахиад физикийн өвдөлтийг ингээд аваад ирж байгаа байхгүй. Маш сонир. За тэгээд одоо хүн ингээд юу болоо ер нь бол сэтгэл зүйн стресс бухимдлын ард дандаа одоо уур бухимдлын ард гэж ойлгож болно тий. Уур бухимдлын ард дандаа айдас нуугдж байдаг байхгүй. Хүн жишээ нь ингээ ажил дээрээ маш их юм стресстэй байлаа. Тэр нь өөрөө одоо ажлаа алдах ч гэдэм юм уу тий. Тиймэрхүү ард нь нэг тиймэрхүү айдас нуугдж байдаг. Ажлаа алдах юм бол мөнгөгүй болно. Мөнгөгүй болох юм бол үр хүүхэд сургууль соёл одоо тийжэж чадахгүй болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү айдас ингээд ард нь нуугдж идэг. Тэрнээсээ болоод маш их тийм бухимдлыг мэдэрч идэг. Тэрнээсээ болоод одоо эрт дээр үед хүмүүс ингээд анх те анги өрөө хийж амьдрдаг байх үед ингэж ийм соёл, хотжилт, нийгэмшилт гэдэг зүйл үүсээгүй байх үед стресс гэдэг зүйл өөрөө юу байсан бэ гэхээр одоо миний бие, миний амьд явах одоо аюулгүй байдал, занал хийлэлд орсон тохиолдолд стресс үүсдэг байсан байхгүй юу? Ямар нэгэн одоо араатай амьтан гарч ирлээ гэдэг ч юм уу эсвэл тиймэрхүү төрлийн л аюул
хүнд стрессийг өгдөг байсан. Өөр ямар ч юм одоо харилцаа, ажлын байрны тиймэрхүү стрессүүд хүнд байдаггүй байсан байхгүй тий. Ийм хот хоорондын хүний нийгмийн харилцааны тиймэрхүү стресс баг байгаагүй. Зөвхөн ийм амьд одоо амь нас аюулд орсон тохиолдолд хүн стрессийг мэдэрдэг байсан. Тэгээ тэр үедээ хүн өөрийгөө тэр аратан амьтнаас аврахын тулд шууд ингээ бие нь далд хумсраасаа бие нь ингээ бүх цусаа булчин руугаа шахаад бүх булчинаа ингээд маш хүчтэй болгож жагаад ингээд хамаг хурдаараа гүүх эсвэл ингээд тэр амьтнаас өөрийгөө хамгаалах ингээд булчин нь ингээд зангираад чангарчингууд одоо тэр амьтанд дайрсан ч арай хөнгөн шархтдаг. Одоо жишээ нь хүний гидс рүү ингээд цохингууд хүнд ингээд маш их хөвддөг. Гэхдээ ингээд гидснийхаа булчиг чангалж агаад одоо цогтоо гэдэг ингээд цохингууд арай бага хөвддөг шүү дээ. Яг тэрэн шиг хүн ингээд бүх булчин нь ингээд чангарсан байгаа үед арай бага одоо юу гимтэл шарх авдаг байна л та. Яг тийм учраас хүний одоо даалд ухамсар яг одоо цагт бид нар ингээд одоо нийгмийн харилцааны ажлын байрны стрессийг мэдрэх үед өөрөө өөрийнхөө одоо юунаасаа одоо амтналаг шинжээсээ өөрөө өөрийгөө ингээд миний амнаас аюулд орсон байна гэж одоо хүлээж авдаг байх нь. Тэр нь тийм одоо шууд үнэн биш гэдгийг бид нар мэдж байгаа. Ямар ч аратан амтан над руу дайрахгүй, миний ажлын байрны хүн намайг зодох гэж дайрахгүй. Гэхдээ энэ бүхний ард хэрвээ би энэ ажил бүтлгүүтээд энэ ажлыг алдах юм бол би мөнгөгүй болоод хоолноосоо салаад ийм одоо гэр бүлийн асуудал өөрлөөсөн мүсэн гэдэг тиймэрхүү айдас ингээд ард нь байгаад байгаа учраас бид нар яг одоо тийм амтан биднэр лөө дайрж байгаа юм шиг тэгж одоо ингээд одоо бидний бие махбод тийм мэдрэмжийг аваад ингээд бүх булчингаа ингээд чангаруулад эхэлдэг. Тэрнээс болоод ингээд удаан хугацаанд ууртай бухимдалтай стресстэй байгаад хахаар бидний бүр ингээд эрүүний булчин чангараад заримдаа ингээд эрүү мөрөө ам бүтэн ангаахгүй болчдөг тий. Эсвэл ингээд хүзүү мөр хөшдөг, нуруу чилдэг, ингээд булчин зангирчдаг тий. Тэр чинь өөрөө ингээд байнгын стресстэй ингээд хамаг булчингаа ингээд чангалцсан өөрийгөө хамгаалахад бэлэн байдалд ингээд удаан хугацаанд суудсан байгаа байхгүй юу. Дээр үед чинь болохоор тий араатай амтан дайрлаа булчингаа чангалаа хамаг хурдаараа зүхтаалаа өөрийгөө хамгаалаа тэгэл тэр амтан байхгүй болвол нөгөө хүн чинь ингээл тайвшраал сайхан ямар ч стрессгүй болол явдаг байсан болвол өнөө цагт бидний өдөр тутмын амьдралд тий нөгөө стресс ч юусоо дуусахгүй тий мөнгөгүй болох айдас тий ажлаа алдах айдас ч юм уу тий эсвэл дараагаас айх айдас эсвэл одоо харилцаа холбоо энэ төгжрөл мөгжрөл хоцорхоо сайх айдас тэр бүхэн ингээд юусоо огт арилахгүй явахгүй байгаа учраас бидний бие ингээл өөрийгөө ингээл хамгаалах гал хичээгээл байнга л нөгөө булчингаа ингээл цус руугаа шахаал ингээл хамаг булчин ингээд чангарцсан тэрийгэ бүр сүултээ мэдгээ болцсон тэр нь ингээд хэвийн төлөв болоод хувирсан тэрнээсээ болоод булчин ингээд буцаж суларч чадахгүй оюутан байхад бас би бүр ингээд этрийг хичээл хийгээд нойр морь алдаад тэгээд миний баруун талын эрүүний баруун талд ингээд булчин зангираад тэгээд одоо болтол ерөөсө зүгээр болоогүй. Энийг ингээд одоо тарилга марилга хийгээд уган зүгээр болгож болдсон бэлий. Тэгээд яг ингээд ядралт мадралтаас үүдэлтэй иймэрхүү стресс ингээд цаанаасаа ингээд юу ачдаг. Хүний бие махбод те ингээд кортизол даавраасаа ингээд үүсчдэг. За дээрэс нь саяны хамгийн сүүлд хэлсэн учир шалтгаан нөгөө өрөвсөл ихсэх. Одоо эрдэмтэд ингэж хэлээд байгаа юм билээ. Дэлхий дээр одоо маш олон төрлийн өвчлөл байгаа шүү дээ. Гэхдээ тэр бүхний ард ганцхан л зүйл байж идэг гэж байгаа юм. Дэлхий дээр ганцхан л өвчин байгаа. Тэр бол өрөвсөл гэж байгаа юм. Тэр өрөвсөл биеийн хаана байрлснаас шалтгаалаад тэрийг өөр өвчин гэж нэрлээд байгаа юм билээ. Одоо жишээ нь уушигны одоо ханиад хүрлээ гэж бодоход ингээ уушиг нь ханиалгаа цэр гардаг шүү дээ тий. Тэр чинь ингээд нэг тийм ногоон нус идэ байдаг шүү дээ тий. Хамрын ханиад хүрлээ ингээд хамраас нус гоочлоо. Бас тийм ногоон идэ. Одоо ингээд батг гарлаа. Батган дотор дахиад л идэ. Яр шархтай ингээд нөө нэг юун дээр одоо гараа ингээд эсгээд зүсчлээ тэгсэн чинь тэрнлүү маань ингээд бохир ороод өрөвслээ гэхэд дахиад идээлцэн байж дээ шүү дээ. Нэг цагаараад ногоороод идээлцэн. Бүх өвчлөлийн ард өрөвсөл гэж зүйл байдаг. Тэр өрөвсөл нь өөрөө юу юм бэ гэхээр яг энэ цэр, нус, батганы доторх идэ. Энэ идэг хилээд байгаа. Тэр идэ уушиг руу орохороо уушигны өвчин, зүрх рүү орохороо одоо энэ судас руу ороод судасны хан идэлчгээрээ зүрх судасны өвчин болж хувираад ингээ бөөр рүү орохороо бөөрийн өвчин болж хувираад ингээд байт юм аа. Энэ бүх их өвчлөлүүдийн ард өрөвсөл гэдэг зүйл л байж идэм аа гэж эрдэмтэд хэлээд байгаа байхгүй юу. Тэнгуут нөгөө нэг стрессээс ч болоо кортизол, адреналин гэдэг нөгөө нэг хилж чадахгүй баахан хортой дааврууд ч хүний биед ялгараад
тэрнээс шалтгаалаад өрөвсөл гэдэг юм чинь бас ихсчдэг байх нэ. Тэгээ тэр нь өөрөө давхар бидний одоо энэ теломерийн үзүүрийг богиносгоод бидний биеийг юм хэврэг болгож идэг байх нь. Тэгэхээр энэ бүх зүйл хоорондоо маш тийм уялдаа холбоотой болж таарж байгаа биз. За дараагийнх нь болохоор химийн стресс. За химийн стресс бидний биед хэрхэн яаж орж ирдэг вэ гэхээр одоо pesticide гэдээ ярьдэн штэ. Шавж усах бодистой шүршсэн хоолыг сайн цэвэрлэхгүйгээр идээд тэр pesticide гэдэг зүйл нь бие рүү ороод тэр нь өөрөө химийн стресс болж идэг байна. BPA одоо нэг хуванцар савнуудад байдаг одоо microplastic байна тий. Тэр BPA гэдэг янз бүрийн тэр пластик савн дотор ингээ халуун ус хийгээд уусан ч юм уу. Ер нь хүүтэн ус хийгээд уусан ч хүний биед ингээ microplastic BPA ордог гэж байгаа байхгүй юу. За энэ бол бас л нэг химийн хордлого, химийн стресс болдог байхын. Дээрэс нь бас хүнд металл. Одоо нөгөө нэг наалддаггүй хайруулын тавгнууд чинь тийм хүнд металлуудыг агуулж идэг. Тэгээд тэр нь өөрөө ингээ жоохон зурагдах юм бол асар их хэмжээний хүнд металл хүнс тэр шарж байгаа хоолнд шингээд тэрийг бидний эдснээрээ хүнд металланд бас одоо бие хордуулж идэг байх нь. Тэгээд хүнсэнд байдаг үнэр амт оруулагч тэгээд будагч бодиснууд. За тэгээд бас синтетик полиэстер хувцас гэж байгаа байхгүй. Синтетик материалтай полиэстер материалтай хувцсыг өмсөхөөр бидний одоо бие арьсан дээр тэр юунууд нь тэр одоо хувцас маань ингээ үрэгдээд бидний цуснд тэр одоо синтетик тэр хунцар нь ингээд одоо шимэгдээд байдаг гэж байгаа байхгүй. За дээрэс нь синтетик тэгээд нөгөө нэг юу маань хүнд металл гэж төрөөсөйтэй тэр мэр маань нүүрний будагт агуулгаддаг нүүрний тос, биеийн тос, шампунь зэрэгт энэ синтетик материал ордог болон хүнд металлуудыг агуулж идэг. Тийм болохоор бид нар аль болох тийм одоо цөөн орц найрлагатай эрүүл органик ийм гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж авах нь бас чухал байдаг байх нэ. За бас GMO буюу генетикийн өөрчлөлттэй одоо зарим усан үзэмч огт үргүй байдэн штэ. Тиймэрхүү үргүй жимснүүд чинь генетик өөрчлөлттэй гэсэн үг. Бананууд бүгдээрээ бас генетикийн өөрчлөлттэй тийм хүнсийг идээд ахаараа бас бидний биед химийн одоо токсик хор болж стресс болж мэдрэгддэг байх нэ. За тэгээд ингээд физикийн болон химийн стрессүүд чинь бидний биед ингээ өвчлөл үүсгээд тэрнээсээ болоод бидний сэтгэл санаа тавгүй байгаа. Тэрнээсээ болоод ортой дааврууд ялгараад тэгж яадаг байхan. Тэгэхээр одоо бид нар ингээ өмнөх бичлэгээрээ ярьсан шүү дээ. Теломерийн үзүүр ингээд одоо эдгээр хүчин зүйлээс болоод богиносоод байдаг. Тэгээ хүний биед одоо жишээ нь зарим нь те хэрэгтэй байгаа одоо хэсэг рүүгээ нөгөө үүдэл эсүүд маань ингээд хуваагдаад үржээд ингээд очдог гэд те. Тэгэнгუთ бид нар ингээд байнгын ийм одоо хортой хувцас те хортой хүнс хортой ийм гоо сайхны бүтээгдэхүүн тэгээ дээрэс нь ядчихад бас агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол тэгээд ийм стресстэй орчинд ажиллах энэ бүхэн маань өөрөө теломерийн үзүүрийг яагаад богиносгоод байна вэ гэхээр би одоо хэлсэн шүү дээ. Үүдлэс маань эсүүд маань ингээ те хуваагдах тоолонгоор теломерийн үзүүр маань богиносж идэг. Тэ нэг ширхэг эс маань хуваагдаад хоёр ширхэг болж хувирахад нөгөө 15 см байсан теломерийн үзүүр маань 14 см болоод тэгээд дахиад нөгөө хоёр ширхэг хуваагдсан эс маань 4 ширхэг болоод үржээд хуваагдангууд нөгөө 14 см нь 13 см болдог ч юм уу те ингэж багасч идэг. Гэтэл байнгын ийм одоо хордлогонд ингээл багаар ингээл оруулаад ахаар одоо чинь бид нар ингэж бодъё заяа. Манай гэрээ ингээд нэг хан байлаа. Энэ хан ингээл байсгээл одоо наатлын ингээ шохоон ингээ унаад байдаг. Шохоон ингээ хагарч унаад ингээ эмтрээд байдаг. Тэгээ манай гэрт тийм цагаан замаск байдаг. Би тэр нэг сав замаскыг ингээл тэр хан дээрээ ингээл шохоо унах тоолонд ингээд наагаал тэр ханыг ингээл гой засаад байлаа. Дараа нь тэр хан дахиад жоохон нураад эмтчлээ. Би дахиад нөгөө замаска ингээл аваад дахиад нөгөө түрхээл байлаа. Хэсэг хугацааны дараа нөгөө замаск чинь дууссан шүү дээ. Хэрвээ энэ хан анханасаа огт яахгүй гимтэхгүй хин ч энэ ханыг одоо ингээд зохихгүй гимтэхгүй гадны ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй ингээд гоёроо л байсан бол тэр замаскыг би дахиж ерөөсөө хэрэглэхгүй тэр савтай замаск маань ингээд бүтнээрээ л байна штэ. Яг тэр шиг бид нар ингээд одоо сахар идэнгуут тэр сахар ч өөрөө бидрийг эзэн дотор ходоодны ханыг ингээд зүсээд гимтээчдэг гэж байгаа байхгүй юу. Ингээл байнга одоо хүнсээрээ биеэ ингээл өрөвсүүлээл
байхаар нөгөө нэг үүдэл эсүүд маань байнга өөрийгөө ингээд имчлэгээл тэнт ч очиж хуваагдаж ходоод гидсийг имчлээл тэнт ч очиж хуваагдаал зүрх судасныг маань ингээл одоо нөхөн төлжүүлээл ингээл байнгын ийм одоо өөрөө өөрийгөө ингээд дахин засварлах дахин эдгэх процесст ингээ ороод байхаар нөгөө үүдэл эсийн маань тоон байх хэмжээнээсээ хамаагүй ингээ цөөхөн болчихж байгаа байхгүй. Яа гэвэл би яг нөгөө тий нөгөө замаас гэж ингээл нөгөө ханыг чи ингээл байн байн засаад ахаар хурдан дуусч байгаа шиг бид нар ингээл байн байн ийм хортой физик болон хими стрессийг хүлээж аваад ахаар байн байн нөгөө үүдэлээс нөгөө теломер маань ингээд өөрөө өөрийгөө эдгэх гээд өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх гээд ингээ хичээсээр хагаад ингээ хурдан дуусаад тэгээд нөгөө үүдлээс маань хурдан дууссаны дараа бидний бие хөгшөрч эхлээд ингээд хүний нас богиносож бие нь хэврэгшиж эхэлдэг байх нэ. Тийм болохоор бүгдээрээ ингээд өөрийгөө бүр гоё эсийн төвшөнд хайрлая гэж бодож ивэл энэ гоё теломер ингээд ургуулж те өөрөө өөрийгөө гимтээхгүй өөрөө өөрийгөө эсийн төвшөнд ингэж гимтээхгүй гоё ирүүл тэр одоо амьдралын хэм маягийг хөвшүүлэх нь ийм чухал байдаг байх нэ. Тэгэхээр а тэгэхээр бид нар яаж одоо энэ бүх стрессийг физикийн болон химийн стрессийг үүсгээд байгаа эдгээр хортой одоо өдөр тутмын амьдралд хэрэгжилж байгаа эд зүйс, тос, шампунь, хүнсний бүтээгдэхүүнүүдээс бид нар холдож одоо чадах юм бол бидний бие ингээд хамаагүй эрүүлжээд тэгээд бидний теломерийн үзүр одоо бидний бие ингэж дотроосоо гэмтгэ болоод өрөвслүүд алга болоод эхлэхээр нөгөө теломерийн үзүр маань дахиад ингээд ургаад эхэлдэг байх нэ. Тэгэхээр бидэрт одоо бас нөгөө нэг химийн стресст орж байгаа зүйл нь ургамлын тос, канола ойл, тэгээ маргарин гэдэг зүйлүүд ч өөрөө бас нөгөө нэг юунаас одоо канола ойл, маргариныг мэдгүй яатсан канола ойлыг би газрын тосноос гаргаж авдаг гэж сонсч ирсэн юм байна. Дээрэс нь нөгөө пластик, синтетик гэдэг байгаа юм. Тэгээд энэ пестицид эдгэр чинь бүгдээрээ газрын тосноос гаргаж авдаг гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр хүний биед одоо шууд орох ёсгүй зүйлүүдийг бид нар ингээд бие рүүгээ оруулаад байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд хүнсэндээ ямар тосыг хэрэглэх юм бол хамгийн хэрэгтэй байдаг вэ гэж одоо шин тэжээ судлаач болон эмч нар зөвлөж байгаа вэ гэхээр малын гаралтай өөх тос, шар тос, авокадоны тос, оливын тос, коконатны тос, цэцгийн тос буюу одоо масл тий маргарин биш шүү. Цэцгийн тос. Ийм тосыг хоол хүнсэндээ хэрэглэх мөн бүхэл байгаль дээр ургасан хүнсний ногоо, жимсгэн, самар, хатаасан жимс зэргийг хэрэглэх, идэж ууж явах ямар ч сахар болон химийн тэр нөгөө нэг үнэр амт будаг оруулагчтай хүнс байхгүй те тэгээд хатаасан жимсийг бас анхаарч авч явах хэрэгтэй. Зарим нь болохоор тийм юу сахар орсон байдаг, зарим нь ургамлын тос наргил модны palm oil гэдэг чи одоо наргил модны тос гэж орчуулах уу. Тийм бас одоо хүний бие сайнгүй тостой хатаасан байдаг учраас яг найрлагыг харж хаад арай гоё эрүүл зөвийг нь бас сонгож байгаарэ. Тэгэхээр цагаан эдээ бас хүний биед маш сайн. Яагаад гэвэл мал одоо хөхтөн амтан гэдэг чинь бүгдээрээ те үр удмаа үлдээхийн тулд байгаль орт дэлхий дээр амьтад чинь яаж одоо зэрлэг амьтад те тэмцэж амьдарч идэг үлээ. Тэгэхээр хөхтөн амтны хөхний сүү гэдэг бол те одоо нөгөө үр удмаа тижээх, тэтгэх те хамаг ингээд гоё хайрын шингэсэн тэр сүүгээрээ ингээд хүүхдээ яаж яадаг аахгүй юу? Тэтгэжээж одоо жишээ нь хүмүүс ч гэсэндээ хүүхдээ хөхөөрөө хооллох үед окситоцин гэдэг ийм хайрын даавар ялгардаг. Тэгээд тэр даавар нь одоо хөхний сүүнд нь шингээд хүүхдэд нь бас очдог. Хүүхд нь бас яг тийм хайрын дааврыг ингээд ээжээсээ мэдэрдэг. Өөрөө өөрийнхөө дотроос тэр дааврыг ингээд ялгаруулж идэг. Одоо ээж хаан хөхийг хөхөөд уйлж исэн хүүхд ингээд тайвширдаг тийм таашаал аз жаргалыг мэдэрч идэг. Тэгэхээр энэ хөхний сүүгээр хийсэн энэ үнэний сүүгээр хийсэн ийм цагаан идэ гэдэг бол тэр амьтны үрээ гэдэг гэсэн тэр хайр шингэсэн хүнс байдаг учраас хамгийн гоё эрүүл хоол болж яад юм бэлээ хүний бие шингдэг гэж тооцогддог юм бэлээ. За тэгэхээр одоо бүгдээрээ нэг зүйлийг ингээд анзаараад үзье. Ямар хоол хүний биед те юу яаж вэ? Сайн байна. Ямар хоол муу байна гэдгийг ингээд хараад үзэх юм болвол
а, хүнийг энергиэр тэтгэж байгаа хоолнууд нь бүгдээрээ юм одоо байгаль дээр ургасан ингээд юу байгаа байхгүй юу? Байгаль дээр юм ургасан хүнснүүд байгаа байхгүй юу? Харин энэ энергийг ингэж одоо сорж байгаа, шавхаж байгаа тэр хүнснүүд нь болохоор өөрөөр хэлэх юм бол үхмэл хүнс гэж ойлгож болно. Ямар ч тийм одоо нарны гэрэл шингээгүй хитрхи боловсруулад ямар ч шимт хижээлгүй болгоод тэгээд юу атсан. Тэгээд ингээд савлаад зарж байгаа тэр ам түнэр оруулагчтай тэдгээр хүнснүүд маань өөрөө хүний биеийн энергийг шавхаж идэг, теломерийг богиносгож идэг. Эсвэргээрээ нөгөө нэг байгаль дээр ургасан ногоо, жимсгэн те самар үүр гэх мэт тэдгээр цагаан эдэ гэх мэт хүнснүүд маань хүнийг энергиэр тэтгэж идэг. Тэгэхээр бид нар ер нь яагаад ингэж хоол хүнс иддэм бэ гэдгээ нэг эргээд бодоод үзэх хэрэгтэй. Бид нар яагаад хоол иддэг вэ? Бид нар өөрөө өөрийнхөө биеийг энергиэр тэтгэхийн тулд хоол хүнсийг ингээд биеэрээ иддэг штэ. Хоол хүнсийг иддэг. Тэгэхгүй бол бид нар өлсдөг, ядардаг тий. Бид нар ингээл өглөө гэрээсээ гараад огт ингээд юм идэхгүй уухгүй яваалах юм бол маш амархан ядар тий. Тэгэл өдөр нэг хоол идэл аваа ингээд дахин ажиллах тий. Дахин өдрийг үргэлжлүүлэх эрч хүчтэй болоод ингээд дахиад үргэлжлүүлээд амьдэрдэг. Тэгээд энийг квантум физикийн талаас нь тайлбарлах юм бол квантум физик юу гэж үздэг вэ гэхээр хүний бие ер нь бол хорвоогийн бүр бүх зүйл өөрөө юунаас энергиэс бүрдсэн байдгаа гэж квантум физик үздэг байхгүй юу? Физик хичээл дээр бид нэр одоо бүх зүйлсийн дотоод хамгийн жижиг нэг чинь атом гэж үздэг байсан шүү дээ, тий? Атом дотроо электрон, протон, нейтроныг агуулдаг гэл. Тэгээд тэр бүх зүйлийн одоо энэ ширээч бай, миний биеч бай, энэ үзэгч бай, дэвтэрч бай бүгд дотроо маш жижиг нэгж те үл үзэгдэгч нүдэнд үл үзэгдэгч тийм атомудаас тогтсон байгаа. Тэнгуут квантум физик болохоор тэр атомын бүр доторхыг ингээд судалдаг байхгүй. Тэр атомын дотор ч нь өөрөө юу байд ингээд судалсан чинь энерги байд юм байна. Тэр атомын дотор чинь ямар ч нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй тийм энерги, тийм хоосон шинж чанартай хий биетэй гэж хэлж байна те. Энерги байд юм байна. Энэ атом гэдэг зүйл чинь өөрөө те юм хатуу бодит те энэ одоо чулуу ямар хатуу илээ. Тэгсэн мөртлөө тэр чулууны хамгийн дотоод тэр одоо энэ чулууг үүсгэж байгаа нэг ч нь өөрөө хоосон чанартай энерги байж идэг. Гэдгийг эрдэмтэд квантум физик судалдаг байхгүй яаж энэ энерги те энэ бодит ертөнцийг бүтээж байна вэ гэдгийг. Тэгэхээр бидний бие бас энерги байдаг. Биднэрт бодит энэ махан бие байна. Дээрээс нь бас ийм энергийн бие байна. Тэр энергийн биеэ бид нар махан биеэ бид нар юугаар хүнсээр тэтгдэг. Тэгж өөртөө тэр одоо нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй энерги гэдэг зүйлийг олж авч яадаг. Тэгэхээр бид нар өдөр тутмынхаа амьдралыг энергийн тусламжтайгаар үргэлжлүүлж байдаг. Бид нар бүх зүйлийг өөрийнхөө энергийн тусламжтайгаар бүтээж байдаг. Одоо жишээ нь хүмүүс ингээд ажиллаа хийхдээ ингээд 9-өөс 6 цагийн хооронд олон цаг ажиллаж дээ те би энэ ажлыг гүйцэтгэхийн тулд одоо жишээ нь 5 цагийг зарцууллаа гэдэг ч юм уу одоо ажлаа төлөвлөхийн тулд те би одоо нэг газараас нөгөө газарт хүрэхийн тулд нэг цаг зарцуулна гэдэг ч юм уу ингээл цагаа байнга төлөвлөж идэг. Гэхдээ нэг зүйлийг мартаад байдаг нь энерги бас тэр дунд ч орж байгаа шүү. Энерги байхгүй бол хэдэн цаг, хэдэн өдөр, хэдэн жилиг надад өгсөн ч би альва ажлыг хийж чадахгүй гэдгийг бүгдээрээ бас маш гоё ойлгож явах хэрэгтэй. Энерги гэдэг бол одоо цаг бол алт гэдэг шиг энерги бол цагнаас илүү үнэтэй бас нэгэн бидний эрдэнэс үнэт эрдэнэ байгаа юм шүү. Яагаад гэхээр одоо би ингээд төсөөлөд үзье. За чиний хуушур хийгээд гэхэд надад хүн хэлсэн байлаа. Би чамд 3 цаг өгөө. Чиний 3 цагийн дотор одоо нэг 30 хуушур хийгээд хээ гэд надад хэллээ. Тэнгуут би 3 цагийн дотор ясны 30 хуушур хийчихэн штэ. Гэхдээ би одоо маш их ядарсан заяо. Ямар ч энергигүй болцсон байла. Одоо чинь би хүүхэд ингээд төрүүлээд төрөлтийн дараа эмэгтэйчүүд ингээд тэг хүүхдийг ингээд төрүүлэхийн тулд асар их энергийг бид нар зориулдээ штэ. Асар их энергийг зориулаад ингээд төрсний дараа бүр ингээд гараач хөдлөж чадахгүй бараг те босод зогсож чадахгүй болтлоо тийм тэнхээгүй болцсон байдаг. Тэр бол ингээ энерги шавхаад хүүхдэд төрүүлсэн байгаа гэсэн юм. Тэгээд дөнгөж төрчөөд ингээ хөвтчихсэн чи би чамд 30 цаг өгье чи нэг 30 уншуур хийгээд гэж гэвэл би ингээ босож чадахгүй зогсож чадахгүй ажиж би яаж 30 уншуур хийх юм бэ те. Тэгэхээр надад хичнээн цаг өгсөн бэ. Би энерги л нөхөж авахгүй байх юм бол
би тэр хідэн уушуурыг хийж чадахгүй штэ. Яг тэр шиг биднэрт бас нэг чухал одоо үнэт эрдэнэ нь бол энерги байж дээ. Тэгэхээр бидний бие хүртэл өөрөө биднэрт ингээд одоо бодит харагдаж байгаа махан бие байна. Гэхдээ биднэрт бодит харагдахгүй байгаа энергийн бие буюу одоо тэр юу маань одоо аура гэж ярьдэн штэ. Гэрлэн бие гэж ярьдэн штэ. Атом гэдэг чи өөрөө ингээд хүмүүс ингээд одоо ийм юм байд юм байна гэдээ ингээд олж хараад байгаа байхгүй. Гэхдээ дотор нь бас нэг харагддаггүй энерги гэдэг зүйл байгаад байгаа. Яг тэр шиг биднэрт аа юу адаг соронзон орон, цахилгаан соронзон орон гэдэг хүний биед байдаг. Тэрийг магнетоэнцефалограф гэдэг төхөөрөмжөөр хэмждэг. Энэ бол бүр яг бодит зүйл. Энэ цахилгаан соронзон орон бид нар бас юу гэж хэлдэг вэ гэхээр аура, гэрлэн бие гэж хэлдэг байхгүй юу? Бид нар энергийг яг юутай зүйрлэж болох вэ гэхээр нарны гэрэлтэй зүйрлэж болно. Одоо жишээ нь ингээд нарны гэрэлд би өөрийнхөө гарыг харж ийн л та. Гэхдээ би өөрийнхөө гарыг харж байгаа боловч би яг нарны гэрлийг нь олж харж чадахгүй байгаа байхгүй юу? Миний гарн дээр нарны гэрэл туссан. Гэхдээ тэр гэрэл нь юусаа харагдахгүй, бусад бүх зүйл харагдаж байна. Гэрэл байхгүй бол бусад бүх зүйл харагдахгүй тий. Яг тэр шиг бидний бие ингээд дотроосоо юм гэрлэн бие бас байдаг. Гэхдээ тэр гэрэл нь харагдахгүй. Гэхдээ бидний одоо бие мах бод маань харагдчихэдэг. Тэгэхээр би энд яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энийг байгаль дээр ургасан бүхэл хоол хүний биед энерги өгдөг гэдэг хоол тий. Ногоо, хүнсний ногоо, жимсгэн одоо энэ самар, үр эдгээр зүйлсүүд ч өөрөө нарны гэрлээр тэтгэгдэн ургасан тийм хүнс байж идэм аа. Тэгэхээр бид нар бие энергиэр тэтгэдэг гэж байгааз энергийг бид нар нарны гэрэлтэд зөвлөж болно гэж байгааз тэ бид нар энерги тэтгэн гэдэг чинь гэрлэн биеэ тэтгэж байгаа гэсэн үг тэ. Тэгэхээр бид нар нарны гэрэл шингэсэн хоолыг идэх юм бол энергитэй болдог. Нарны гэрэл шингээгүй ингээд ямар ч шимт хижээлгүй болцоо одоо чипс, чихэр тэ хитрхийх боловсруулсан хям гих мэт хүнснүүдийг идэхээрээ бидэрт ямар ч энерги өгөхгүй харин ч бүр энергийг минь шавхаж биеийг минь өвчлүүлж тэр өвчнөөс үүдэж бид нар энерги алдаж байдаг. Өвчин байхгүйсэн бол надад нэг 10 ширхэг энерги байсан бол одоо би өвдчих юм бол миний бие өөрийгөө тэр өвдсөн хэсгийг эмчлэхийн тулд миний хамаг энергийг ингээд зарцуулсаар агаад миний 10 байдаг энерги маань ингээд дотроосоо өөрийнхөө өвчлсөн хэсгүүдийг эдгэхийн тулд ингээд энерги шавхаад байна штэ. Тэгэхээр бүгдээрээ надад ч бас юм махан бие байгаа юм байна. Гэрлэн бие бас байгаа юм байна. Тэр гэрлэн биеэ би тижээж тэтгэхийн тулд энергиэр тэтгэхийн тулд нарны гэрэл, нарны энергийг шингэсэн хүнсээр өөрийнхөө махан биеийг би тэтгээд тэр маань миний гэрлэн биеийг тэтгэж надад энергийг өгч идэм байна. Тэр энергиэрээ би амьдрч байдгийм байна гэдгийг ойлгож авах хэрэгтэй байх нэ. Энэ бол бүр маш чухал зүйл. За тэгэхээр би яг өнөөдөр энийг одоо ярих хамгийн гол чухал зүйл маань яг энэ байсан баг. Бидний өөрийнхөө гэрлэн биеийг бас ингэж тэтгэх гэж тэр маань өөрөө бидний энэ теломер эрүүл мэндтэй бас шууд холбогдож байдаг юм шүү гэдгийг ойлгуулахыг хүслээ. Тэгэхээр бүгдээрээ теломерийнхаа үзүүрийг урт уруулахын тулд өөрийгөө биеийг нарны гэрэл шингэсэн тэр одоо энерги шингэсэн хайр шингэсэн тийм гой хүнсээр тэтгэж байх хэрэгтэй гэдэг бахан. Гэхдээ бас хитрхи одоо яаж болохгүй одоо юмыг одоо баланстай буюу юм тэнцвэртэй хэрэглэн эрүүл хоол байлаа гэд ингээл учир зүггүй асар ихээр нийтэд ах юм бол тэр чинь ихтэйд одоо нөгөө эдсэн хоолоо шингээхийн тулд дахиад нөгөө нэг арай гэж олж авсан энерги дахиад тэр хоолоо шингээж боловсруулахын тулд зарцуулах юм бол дахиад нөгөө энерги алдчих штеп. Тийм болохоор Япон хүмүүс ингэж зөвлөдөө юм байлаа. Гидснийхээ 80% нь хитрхийх цадтлаа идэж болохгүй. Эрүүл амьдралын гол нь хитрхийх чадахгүй 80% тай цадаад 100% биш 80% тай цадтлаа идээрээ. Тэгэх юм бол одоо тэр хоолыг чи ингээ амархан шингээ чинь тэр шингээсэн хоолоо ингээд биендээ энерги болгоод шимт хижээл болгоод шингээгээд авчна. Хитрхий их идчих юм бол заримдаа бид нар ч бүр баяр ёслолын үеэр хаяа нэг удаа бараг л 200% идчихсэн шүү дээ цагаан сар мараар. Тэгэж их идэхээр бидний бие тэр хоолыг аваад шимт хижээл энерги болгож зарим нь шингээгээд тэгээд буцаагаад нөгөөтгөө шингээж шимэгдүүлж боловсруулахын тулд нөгөө нэг авсан энерги буцаад зориулаад алдчихдаг. Тийм болохоор
хоолоо гоё яаж гарээ а тааруулж идчих хэрэгтэй. Дээрэс нь бас мацаг заримдаа барьж явах юм бол бидний бие маань цаанаасаа фото юу гэдэг лээ? Нэг юм байдаг штэ. Фото автофаг гэдэг лөө. Тий автофажи гэдэг англиар байдаг штэ. Тим юм ингээ явагдуулаад биеийн дотроо тэгээд нөгөө нэг одоо өвчсөн эсүүд, өвчлсөн эсүүдийг ингэж идэж устгаад өөрийнхөө биеийг эрүүлжүүлдэг тийм гоё процесс одоо бидний биеийн дотор явагддаг. Тийм болохоор заримдаа мацаг барьж явах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь хүний арьс чинь өөрөө маш гайхамшигтай. Нарны гэрэлд гарахаараа нарны гэрлийг яг ингээд ургамал амтын ингээд навчин дээр нарны гэрлийг тусгаад нарны гэрлийг ингээд шимт хижээл болгоод хоол болгоод ингээд шингээж чаддаг штеп. Хүний арьс яг тэгж чаддаг гэж байгаа байхгүй юу? Биен дээр ингээд нарны гэрлийг тусангууд нарны одоо энергийг арьсандаа ингээд шингээгээд шимт хижээл энерги болгон одоо өөрөө өөрийгөө ингээд тэтгэж чаддаг чадвартай байдаг хүн арьсаараа. Тэр бол маш гайхамшигтай. За тэгээд дээрэс нь тасгал хөдөлгөөн хийж явах хэрэгтэй. Тасгал хөдөлгөөн хийснээрээ бидний энергийн сав маань одоо томорно гэсэн үг. Тасгал хийгээгүй байхдаа би нэг 10 кг будааг 5 минут өргөөд алхаж чаддаг байсан бол тасгал хийгээд булчингаа ингээд томруулж чадсны дараа би тэр 10 кг будааг те 5 цаг өргөө зогсож магадгүй чаддаг болдог ч юм уу те. Энд чинь өөрөө би ингээд илүү их энергитэй. Миний энергийн сав маань ингээд томорчлоо гэсэн үг. За тэгээд дараа нь бас маш гоё нойр авч явах хэрэгтэй. Сайн унтаж амарч явах хэрэгтэй. Нойр бол хүний сэтгэл зүйн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд бүр асар чухал, биеийн эрүүл мэндэд асар чухал. Бид нар нойр авснараа бас энерги нөхөж одоо ядралтаа ингээд арилгаж чаддаг шүү дээ. За тэгээд бас эрүүл орчин байгальтай ойр те агаарын бохирдлогүй, хөрс усны бохирдлогүй орчинд амьдарч тэгж чадах юм бол бидний теломерийн үзүүр бидний бие аяндаа ингээд гоё идэгрээд бидний бие ингээд дотроосоо өвчилж, дотроосоо шархалхаа болоод үүдэл эсүүд маань тэр байн өөрийгөө идэгэх гэж ингэж одоо хичээж ингэж үрэгдэхээ болоод харин ингээ хадгалагдаад өөрийгөө ургуулад ингээд улам болон болоод үржүүлэх тийм одоо нөхцөл бүрдэж теломерийн үзүүр маань уртсдаг байх нэ. Тийм болохоор бүгдээрээ гоё эрүүл одоо хоол хүнс хэрэглэж байх, алкогол хэрэглэхгүй байх, тамхи, вейп татахгүй байх нь ийм гоё одоо ашиг тустай байх нэ. За тэгэхээр энэ бүх одоо тэр эрүүл амьдралын тэр дадал, тасгал хөдөлгөөн, нойр, мойр гэдэг зүйлүүдийг одоо биендээ ингээ хөвшүүлэхэд хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ гэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд байдаг байхгүй. Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн энэ бүхнийг байглаасаа ямар ч ядралт, ямар ч хичээл зүтгэл, дүлэлт байхгүйгээр энэ бүхнийг зүгээр л амьдралын хэв маяг болгоод ингээд төлөвшүүлж чаддаг. Тэгэхээр дараагийн бичлэгээр бүгдээрээ ийм эрүүл хүчтэй сэтгэл зүй хэрхэн төлөвшүүлэх үү? Сэтгэл зүйн стрессийг хэрхэн арилгах боломжтой вэ гэдэг талаар ярилцах болноо. За энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Өмнөх теломерийн тухай бичлэг маань миний YouTube channel-ыг 1000 subscribers-тай болгоод өгсөн. Тэгээд би та бүхэндээ маш их баярлж байна. Одоо үзэж байгаа хүмүүсийн тоо, subscribe хийж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх тусам надад илүү их хариуцлага ирж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд өмнө нь би ингээд за нэг 100 200 хүн л үздэг дээ, дээтэл нэг 1000 хүн л үзсэн дээ гэж бодоод ерөөсөө ингээд сэтгэл гаргаж хийж чадахгүй, бичлгүүдэд бэлдэж чадахгүй байжгаад нэг хүн ингээд надад бичлгүүдийг чинь ингээд хүлээж сонсдог шүү. Дандаа ингээд хэрэгтэй мэдээлэл хуваалцагт баярлаа гэд комент хийсэн чинь би бүр урамшаад хүүе ер нь бол 100 200 хүн гэдэг чинь тиймч одоо цөөхөн тоо биш шүү дээ. Одоо юм танхим дотор ингээд 100 200 хүн цуглуулчаад миний яриаг сонсгоход сууж ивэл ямар олон хүн харагдах вэ дээ гэж бодоод би ерөөсөө л ингэж хүлээж сонсож байгаа энэ 100 200 хүндэд зориулаад бичлгүүдээ ингээд ерөөсөө ярмаар байгаа зүйлсүүдээ маш гоё ингээд ярих ёстой юм байна гэж бодоод маш гоё урам аваад тэгээд тэр маш гоё тийм баяр баясгалантайгаар теломерийн тухай бичлэгээ ингээд оруулсан чинь бүр их хүмүүс subscribe дараад бүр их бүр 5 6 мянган хүн ингээд үзээд эхэлсэн. Тэгэл би бүр хөөх ингэж хандлагаа өөрчилж энерги өөрчилнө гэдэг чинь ямар хүчтэй юм бэ гэдгийг ингээд дахиад мэдэрсэн. Тэгээд надад бол ярих юм бүр асар их байгаа байхгүй. Би бүр ингээд одоо ингээд бүр ингээд юу чигсаалт гаргацсан. Утасныхаа нөөц дээр ингээд надад бүр ингээд чигсаалттай энэ 25 онд бүр яриад дуусахгүй их сэдв надад
байгаа мөртлөө би ингээд нэг л мотивац байхгүй ингээд хойшлуулаад за маргааш хий гэд гисээр байгаа сардаа нэг 2хан 3хан дугаар хийдэг байсан бол одоо би ингээд а одоо майндсет буюу одоо хандлага өөрчлөөд би ингээд хүмүүст те туслахыг хідэн ч хүн үзсэн ерөөсөө хамаагүй те ганцхан хүн үзсэн байсан ч бай би ингээд хүнд хэрэгтэй мэдээлэл хуваалцъя мэдж байгаа бүхнээ хуваалцъя тэгэж би ингэж тэгж би бичлгүүдээ ингээд оруулж явах хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд ингээд гоё одооноос идэвхтэй ойр ойрхон бичлгүүд оруулаад явнаа. Тэгээд subscribe дарсан хүмүүстээ миний бичлгүүдийг үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд зөндөө олон гоё сэдвүүд надад байгаа тэр бүхнийг ингээд хуваалцаад явнаа гэж амлая. Тэгээд надад энэ Momcast podcast-аас гадна дахиад би шинэ цуврал бичлэг эхлүүлсэн байгаа. Хүүхдүүд нь үнийг ойлгох болоосэй гэд тэр цувралыг маань бас гоё хүлээж сонсоорой. Бүгдд нь баярлалаа. Бүгдд нь аз жаргал эрүүл энхийг хүсье. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.